нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Сайн байцгаана уу? Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд зориулан бэлтгэж байгаа цоврал зөвлөмжөө хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн зөвлөмжийг хүрэхээр манай хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Цолмон хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр Цолмон маань өнөөдөр үзэгчдэд иргэдэд ямар зөвлөмжийг хүргэх гэж байна? За сайн байцгаана уу, та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За ер нь бол дулааны улиралд хүн амын дунд хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлого түгээмэл тохиолддог. Энэ нь ихэвчлэн бага насны 5 хүртэлх насны хүүхдүүд, эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай, эсвэл ямар нэгэн дархлааны дутмагшилтай хүмүүст илүү хүндрэх эрсдэл дагуулж идэг ийм өвчин байгаа. За хоол хүнсээр дамжих өвчин гэхлээр гидсний суулгалт гэдэг юм уу, хоолны хордлого гэдэг юм уу, тийм ээ? Ямар өвчнүүд байдаг вэ? За ер нь бол хоол хүнсээр дамжих өвчин гэдэг маань ямарваа нэгэн бохирлогдсон хоол хүнс юугаар байх өвчин үүсгэж бичил бийдэг юм уу, эсвэл химийн бодисоор ч юм уу тий бохирлогдсон хоол хүнсийг идэж хэрэглэснээс хүнд халдвартай эсвэл халдваргүй өвчин үүсгэхийг л хоол хүнсээр дамжих өвчин гэдэг. Ихэвчлэн бидний дунд бол хоолны хордлого гэдэг нэрлээд заашсан байдаг. Эдгээр нь бол мэдээж хоолны хордлого гэхээр хүмүүс мэддэг ш. Түгээмэл бөөлжид суулгах, тий халуурах, шиш тэмдэг зохилон илэрдэг ийм өвчин байгаа юм гизтэй. Яг зооны улиралтай энийг ялцчгүй илүү холбож ярьдаг тий. Тэгэхээр тэр онцлог нь юу юм бэ? За ерөнхийдөө энэ өвчин маань ихэвчлэн ням болон нямгийн хороор үүсгэгддэг учраас тухайн нямгийн өсөж үржих таатай орчин нь дулааны хэм байдаг. Яг ингээд хаваад үзэх юм бол ер нь Цельсийн 5-аас 60 градусын хэм бол нямгийн өсөж үржих бол маш таатай орчин байж дээ. Тийм учраас л хоол хүнсийг бол сэрүүн газар хөргүүр хадгалаарай, тий? Дэлгүүрт ороод хөлсний бүтээгдэхүүн авахдаа үндгийг ч юм уу, тий? Эсвэл түргэн муудах жимс ногоог бол хөргүүртэй газараас аваарай гэдэг чинь л юм учиртай. Хэрвээ түүнийг хүнсний бүтээгдэхүүнийг ээл задгаа ч юм уу, тий? Эсвэл хөргүүргүй тасалгааны хэмд ингээ хадгалаад худалдаалж байгаа үед энэ дээр бол орчны ч болон тэр тухайн хүнсний бүтээгдэхүүн дээр байсан бичил биетүүд нь маш хурцтай үржиж орширч яадаг. Тэгэхээр манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны мэргэжилтнүүд бол энэ хоол хүнсний аюулгүй 5 түлхүүр гэдэг энэ мессеж, энэ мэдээлэл сурталчилгааг бол иргэд рүү чиглэж байнга явуулж энэ чиглэлээр сургалт болон бусад мэдээлэл сурталчилгааны энэ материалуудыг байнга шинжилгээ гэж гаргаж байдаг. Тэгэхээр яагаад ийм 5 түлхүүрийг гаргасан бэ? Дэлхийн нийтэд баримтлагдаг 5 түлхүүр гэж ойлгож байгаа. За ер нь хоол хүнсний дамжих өвчин, хоолны хордлого үүсгээд байгаа түгээмэл нийтлэг шалтгаанууд гэж байгаа. Эдгээр нь хоол хүнсийг буруу хадгалах, гүйт дутуу чанаж болгох ч юм уу тий орчны эрүүл ахуй байдал алдагдах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож авахгүй олон шалтгаан байгаа. Энэ шалтгаануудаас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн хэмжээнд ер нь 5 зарчмыг хэрэгжүүлснээр хоол хүнсээр дамжих өвчин буюу хоолны хордлогоос 100% сэргийлж болно гэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2000 онд боловсруулсан ийм зөвлөмж байгаа. За энэ зөвлөмжийг бол хувь хүн айл өрөх, аж ахуй нэгж хоол хүнстэй харьцан ажилладаг ямарваа л байгууллага хүн байна. Бүгдээрээ л хэрэгжүүлэх юм бол 100% сэргийлэх боломжтой өвчин байгаа. Хоол хүнсээр дамжих өвчин. За энэ 5 түлхүүр зарчим бол маш энгийн зарчмууд. За дэлхий дээр гарч байгаа манай Монгол улсад гарч байгаа хоолны хордлогын дэгдэлтүүд бол ерөөсөө л энэ 5 түлхүүр гэд хэлээд байгаа энэ зарчмыг мөрдөөгүйгээс маш энгийн дадлуудыг мөрдөөгүйгээс л гарсан өвчнүүд байдаг. За тэгвэл 1-р түлхүүр маань яг юу гэсэн мессеж байна? За ер нь 1-р түлхүүр нь бол цэвэр байлга гэж ерөнхийдөө нэрлэлсэн байгаа. Үүн дээр бол мэдээж гарын ариун цэвэр хамгийн 1-р яригдана. Хүний гар бол бүхэл бохирдлыг зөөн дамжуулах ийм боломжтой зүйл учраас гарын ариун цэвэр хоол хүнстэй харьцахаас өмнө, харьцсныхаа дараа, хүүхдээ хооллохынхаа өмнө, хүүхдээ бие засуулсны дараа ч гэдэг юм уу хоол хүнсээ гараа заавал сайтар угаах хэрэгтэй. Түүхий
маханд хүрчээд шууд идэх чам хүмүүсийн бүтээгдэхүүнд хүрэхээс өмнө гараа угаана. Хэрвээ ингээгүү тохиолдолд тэр гараар дамжаад түүхийн маханд агуулгаж исэн өвчин үүсэх боломжтой бичил бэлдэнэ. Хүний одоо хоол боловсруулалт зам руу орж өвчин үүсэх аюултай. Тэгэхээр гарын ариун цэврээ сахиараа дээрээс сав суулганыхаа ариун цэврийг захин одоо сав суулгаа угааж ариутгахтаа хүртэл тий ариут цэвэрлэгээний байцаа хүртэл зөв хэрэглэх. Энэ бол ерөөсөө цэвэр байлгах зарчимд ордог. Цэвэр байлгах зарчим дээр бол сая гарыг чухалчлалаа. Тэгэхээр гарыг хичнээн угаасан ч гэсэн бол бас хангалттай угаагддаггүй хэсгүүд гэж одоо энэ хүний ингээд энэ гар дээр ингээд заагаад өгсөн ийм инфографикийг бол манай хоол судлалын албаныхан бэлтгэсэн байна л да тий. Тэгэхээр одоо энд ингээд 3 өнгөөр яг гарын хэсгүүдийг нь ялгаад өгсөн байна тийм ээ. Тэгэхээр хангалттай угаагддаггүй хэсгүүдэд нь ямар хэсгүүд ороод байна? За ер нь бол гар болвол угаахад маш богинохон хугацаа зарцуулж идэг. Ерөөсөө халуун бүлээн усаар савн хэрэглээд хамгийн багадаа 20 секунд бол гараа зөв дараалал угаахтаа бүрөө угаагддаг. Гэтэл яарад санд руу одоо хүмүүс ингээл хөвчлөө ингээл алгаа ч юм уу ингэсгээгээд нэг угаацсан байхад энэ гарын салаа завсар дээр нь энэ эрхийн хуруу энэ 7 хуруу хоёрын дундах завсар. Тэгээд энэ хумснуудын одоо энэ өнгийн хэсгүүд бол угаагддаггүй. Тэгэхээр нөгөө нэг гар угаах 8 зөвлөмж гэж манай фэйсбુક дээр бол тогтмол явж байдаг тийм. Тэгэхээр дараалалаараа л гараа халуун бүлээс савн хэрэглээд угаацсан байхад зөв дараалал угаацсан байхад гар бол сайн угаагддаг. Тэгэхээр хүмүүс бол яг цаг хугацааны хувьд за тэр бүлээн ус савнгаа хэрэглэж байгаа ч гэсэн яг саяны дутуу угаагддаг хэсгүүдийн тухай мэдхгүйгээсээ болоод тэгэл угаачлал гэж бодож байна тийм. Тэгэхээр яг тэр хэсгүүд нь үлддэг юм шиг үдгээ байнга санаж байгаа л тэгэл одоо арай өөрөөр угаагаад хөвших хэрэгтэй байна тий. Яг тэр нэг 8 дараалал байгаа шүү дээ тий. Алгаа угаана, гарынхаа артлыг тий хуруу хоорондох завсраа одоо хамгийн гол нь энийг угаана тий. Энэ дээрээсээ угаахдаа энэ хажуутлыгаа хүртэл ингэж угаах гэдэг яг тэр нөгөө заавар заасан байгаа. Тэрнийхээ дагуу угаахтал бүрэн гүйцэд угаагддаг. За нэгдүгээр зарчим маань бол цэвэр байлгах гэдэг зарчим. За хоёрдугаар зарчим буюу хоёрдугаар түлхүүр маань юу вэ? За хоёрдугаар түлхүүр бол маш чухал хоолны хордлого одоо үүсгдэг бас нэг одоо юу байгаа. За энэ нь болохоор цэвэр болго одоо болсон болон түүхийн үнсийг тусгаарлах. За энэ дээр бол сүүлийн үед бас эрсдэлтэй одоо дадал гэх юм бол дахианы цээж махыг ч юм уу те дахианы махыг одоо шинэ ногооны салаатаа хэрэглүүл одоо эрүүл мэнд бас зөв зохистой хоолт гэж ялангуяа биеийн жингээ барих гэж байгаа хүмүүсийг хэрэгжүүлдэг шүү дээ. Гэтэл энэ дээрээ одоо дахианы мах ирсэн гамбанзан дээрээ тэрний хашуусыг одоо ингээд арчаад яг тэр гамбанзан дээрээ шууд идэж байгаа одоо салаатны одоо өвчтэй помидор ч юм уу те салаатны навчаа ч юм уу хэрчиж шинэ ногооны салаад бэлтгээд эзэн тохиолдолд түүхий дахианы махны шүүсэнд агуулгадчихсэн одоо өвчин үүсэх боломжтой бичил битнэр шууд идэх хүнс маань тохирдоод хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй. Энэ бол салминол гэдэг дахианы өндөгний гадна тал болон дахианы маханд бэж идэг. За энэ нь бол халуун боловсруулалтаар бол устдаад үгүй болоод хүний эрүүл мэндэд ямар ч эрсдэлгүй болчдөг. Гэтэл одоо түүхийн маханд байгаа зүйл одоо бидний шинэ ногооны одоо өвчтэй помидороо бид нар хэрчгээс өмнө угаадаг шүү дээ. Тэгчээл тэр гамбанц дээр хэрчих юм бол аюултай бичил бидний тохирдол өвдөх хэрэгтэй. Нэг юм тэр дахиныхаа чэйш махыг бол мэдээж хэрчээд чанаад бэлтэж байгаа шүү дээ. Зөвхөн нөгөө түүхий байхад нь ашигласан модоо дахиж хэрэглэж байгаа дээр алдаа гаргаад байна тий. Тэгэхээр тэр одоо дахианы мах хэрэглэсэн гамбанцыг бол тэгэл тэр дахианы түүхий бусад махан дээр л ашиглана. Ногоогоо ирчтэй дахиад өөр цэвэр мод гамбанц хэрэглэн гэсэн утгаа хүртэл тий. Утгаа хүртэл тийм ээ. Ерөөсөө энгийн маш олон гамбанц бол хэрэггүй шүү дээ. Ер нь болсон хүнснийх түүхийн хүнснийх гэж тусдаа багч. За тэгээ утгаа эсвэл донд нь угаачч болох нь утгаа тийм үү? Ер нь бол гэхдээ яг ийм нөгөө эрсдэлтэй юм дээр бол тусдаа байлгахыг зөвлөдөг. За одоо бол нөгөө сүүлийн үед одоо дахианы мах чинь бас тий хамгийн аюултай бохирдол ихтэй гэж юу яаж байгаа шүү дээ. Тооцоолж байгаа. Тийм. Заавал дулааны боловсруулалтыг гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ бол эрсдэлтэй учраас ер нь тусдаа байх хэрэгтэй. Заавал одоо босон түүхийн үснийх. За тэгвэл одоо 3 дугаар түлхүүр маань юу гэсэн түлхүүр вэ? За гүйцэд чанаж болгох гэдэг байгаа. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр ялангуяа бас нэг нийтлэг одоо хоолны ордлогын дэгдэлт болдог нэг нийтлэг зүйл гэх юм бол
мөн л одоо дахиан дээр ярьчих тий их хэрэгэлдэг. Дахианы мөчийг хөлдөө байхад нь шууд нөгөө нэг тосон чанж болгонгод гадна талын сайхан болц ирнээсээ дотор талдаа түүхий шүргээдэг. Энийг эдэж хэрэглэхээр дотор талд нь байсан нөгөө нэг аюултай өвчин өсөж бичил бий тэр дахианы мөчний голд нь халууны боловсруулалт ороогүй түүхий шүүрхий байгаа учраас тэнд байгаа нянд ямар ч одоо өөөхгүйгээр байж байна. Тэр нь хүний биед ороод өвчин үүсгэх боломжтой. Тэгэхээр бүх хүнсээ гүйцэж чанаж болох хэрэгтэй. Хөлдөө хүнсний бүтээгдэхүүнийг одоо заавал уг нь тодорхой хэмд гисгээж агаад чанж болгосон нь бол аюулгүй. Түүхийгээрээ чанахаар одоо ялангуяа шарахаар тий шарах үед хөлдөөгээр гадна тал нь болонгуудаа дотор тал нь гарс тий. Тэгвэл жишээлбэл одоо дахиад ч гэсэн за өөр одоо бусад шарахж байгаа махыг урдчлаад нөгөө хэсэглээд тэгээд ингээд нөгөө завсраар нь гоё амтлагч энтер хийгээд 2 цаг ингээд нөгөө юу яадаг штэ амтлагдаг тий. Тэр бол бүрэн гисгээж тэр юм уу гэдэг штэ. Тэгэхээр тэр шат дамжлагаар дамжсан тохиолдолд бол бас арай өөр байх нь тийм үү? Тэгэхээр тэр бол дотор талдаа дулааны боловсруулалт очино. Тийм. За тэгвэл 4 дахь түлхүүр маань юу вэ? За 4 дахь түлхүүр нь бол бас л нөгөө температуртай холбоотой. Хоол хүнсийг зохиох температур нь хадгалаарай гэсэн. За ер нь бол бэлэн болгосон хоол хүнс ялангуяа түргэн мууддаг одоо өндөг орсон ч юм уургаар баялаг одоо торт кекс ч гэдэг юм уу ногооны салаад тий жимсний салаад ч гэдэг юм эдгээрийг бэлтгэсэн даруйдал хэрэгжилж дуусна. Ер нь тасалгааны хэмт 2-оос илүү цаг байлгах юм бол тэн дээр орчин тойронд байгаа тэр тухайн бүтээгдэхүүнийг одоо бэлтгэхийн явцад одоо орсон бичил битнүүд нь өсөж үржээд хороо ялгаруулад хоолны хордлого үсэх эрсдэлтэй байдаг. За энэнийг одоо гормыг алдснаар бол хаана ямар хордлогод гардаг вэ гэхээр ил задаа худалдаалгаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд одоо ингээд эрүүл ахуйн шаардлага хангаагүй одоо шууд нарны тусгалдоор одоо жимс вэж болж юм тий айсвал нөгөө жигнэг тоор юу ч гэдгийг тоорч гэдэг юм ийм бүтээгдэхүүнүүдийг одоо худалдааснаар тэр жимсний төрөл гадуур байгаа шүү дээ. Зуны дэлгэр цагт бол одоо гадуур хүнсний худалдаа ил задаа худалдаа бүр маш их дэлгэрдэг тий. Энэ бол ерөөсөө тий тэрний эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй л бол эрсдэл дагуулж идэг. Хүнсний бүтээгдэхүүнийг шууд нарны тусгалдоор байлгаснараа тэнд бол маш их одоо задрал тэгээд бохирдол явж тэнд байгаа бохирдлууд нь маш хурдцтай үржих орчин болж идэг учраас хоол хүнсийг бол цохих температурт нь хадгал гэрийн нөхцөд бэлтгэсэн хоол хүнсээ тасалгааны хэмд бол 2 цагаас илүүгүй байлгах хэрэгтэй. Одоо гадуур одоо өөртөө хоол хүнс бэлдээд одоо тий амарч явах үедээ бэлдээд идлээ гэж бодоход тэр дорн хэрэглэхгүй бол удаан хадгалаад ч юм уу хэрэглэх юм бол энэ бол маш их эрсдэлтэй. Манай хоол судлалын албанаас бэлтгэсэн одоо нэг инфограф мэдээлэл хуулийн энд харж байгаа. Тэгэхээр энэ бичил биетнүүдийн бас нэг ялгаа гаргаж өгсөн байна те. Сайн бичил биетэн, муу бичил биетэн, аюултай бичил биетэн гэдэг. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг өгвөл ямар вэ? За, ер нь бол бичил биетэн гэхээр бүгдээрээ л нэг өвчин үүсгдэг аюултай бол биш те. Тодорхой хэмжээний биед ашигтай, бидний одоо тий ашигтай бичил биетэн гээл те. Хоол боловсруулах гидсэнд ингээл байж идэг те. Эсвэл ам дотор тий ашигтай бичил биетнээ өсгийгээл бид нар тараг уудаг ч юм уу тий тэгдэг шүү дээ тий ашигтай. Бас хоол хүнсийг одоо бэлтгэхэд тий ингээл гашлагаад ч юм уу тий ингээд ашигтай бичил биетнийг өсгөөд ингээд хүнс боловсруулдаг. Хөрөнгө гаргаж авдаг тий. Гэтэл бас муу бичил биетэн гэж байдаг. За муу бичил биетэн яадаг вэ гэхээр хоол хүнсний амд үнэр одоо үзэмжийг мутгаж байдаг. За ингээд талхыг удаан одоо ингээд юунд хийчихээр савнд ингээд битүү савнд ичрэн хөгцөрдөг штеп. Тэр бол муу бичил биетэн. Тэр муу бичил биетнээр бохирдсон хоол хүнсийг идэхэд бол тааламжгүй муухай амттай бол тэрийг бид нар иддэггүй штеп. Гэтэл аюултай бичил биетнээр бохирдсон хоол хүнсийг гаднаас нь хараад үнэрлж амтлаад бид нар бол мэдэх боломжгүй. За энэ болоод жишээ нь юу ээж болох вэ гэхээр одоо юунд хоол хүнс бэлтгэж байгаа, галтгоонд ажиллаж байгаа хүмүүсийг бид нар эрүүл мэндийн үзлэгт оруулдаг шүү дээ, тийм амны хөндий, хоолойны ангинтай байна, ангийн нэг байна гэж шинжилгээ авдаг тарчтаас аваад тэнд бол бидний амны хөндөд бас өвчин үүсдэг, хоолой нүддэг хүн бол ялангуяа тийм өвчин үүсэх маш хоруу чанартай бичил биетэн хоолойд нь байж идэг. За тэр хүн одоо жишээ нь хоол хүнсийг ингээд
одоо салаад бэлтгэлээ гэж бодъё те. Салаадаа бэлтгэжээд амсаж үзчихээ тэр халбаараа болж ийн болохгүй байна. Давсаа нэмээ ингэдэг юм ингээд хутгаад одоо тэр салаадыг төр хугацаанд байлууллаа гэж бодлоо. Гэхэд тэнд бол аюултай бичил битэн өсч үржих байхгүй. Тэгэхээр тэрийг бид нар одоо хин нэгэн идэж хэрэглэхэд энэ аюултай бичил битнээ тохирлогдсон байна гэж мэдэх боломжгүй. Тэгэхээр энэ дээр яг үгээр одоо хоол хүнс бэлтгэж байгаа ч тэр тий худалдан авалт хийж байгаа ч тэр гэртээч тэр ерөөсөө л энэ нэг энгийн дадлуудыг л мөрдсөн байхад бол энэ бол урьдчилан сэргийлэх боломжтой. За одоо манай хамгийн сүүлийн түлхүүр 5 дахь түлхүүр маань юу гэсэн түлхүүр вэ? За 5 дахь түлхүүр бол одоо аюулгүй ундны ус хүнсний түүхэн эдийг одоо зөв сонгож хэрэглээрэй гэсэн байна. Энэ дээр бол бас хамгийн түрүүнд ярих зүйл гэх юм бол ундны усыг одоо заавал буцалгаж хэрэглэнэ. Одоо ил задгай усыг бол тий булаг шандны усыг бол уух нь эрсдэлтэй. Яагаад гэвэл орчин тойрны бохирдол тэр усаар явж явах боломжтой учраас гидсний төлбөрийн халдварт өвчнөр өвдөх эрсдэлтэй байдаг. Тийм учраас бол усыг заавал буцалгаж хэрэглээрэй. За дараа нь бол хүнсний бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэхдээ нэгдүгээр хаанаас судалж авах уу яригдэн тий. Тэгээ эрүүл ахуйн орчин нөхцөл нь сангагдсан газраас бид нар аль болох авах нь бол аюулгүй иждэг. За хаанаас авах уу? За тэр авах чаа хүнсний бүтээгдэхүүн нь зөв хадгалж үгүй юу гэдгийг бид нар тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамаарат бид нар хүн болгон мэдж явах хэрэгтэй гэдэг. Дээр нь тухайн хүнсний бүтээгдэхүүний шошгыг унших дадалтай. Шошгоосоо бид нар тухайн хүнсний бүтээгдэхүүний хадгалах нөхцөлдөө энэ зөв байж чадж байгаа мó? Тэ? Хадгалах хугацаа, хадгалах гормын зөв байгаа мó гэдгийг бол аюулгүй байдал талаас харж авах хэрэгтэй юм шиг. Ялангуяа одоо тэр нөгөө хүнсний хугацааны хүчинтэй хүнсний бүтээгдэхүүний хүчинтэй хугацаан дээр ихэвчлэн одоо гадаадаар энэ төр бичигдсэн байдаг учраас тэн дээр бас хүмүүс алдаж одоо сонголт хийх магадaltaй байдаг. Тийм. Ер нь бол нийтлэг тэ манай одоо эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бол ихэвчлэн хоёр шашиг юу тавьсан байгаа. Хоёр хугацаа. За нэгэн дээр нь бол үйлдвэрлэсэн хугацаа, дараагийнх нь бол хугацаа дуусах хугацаа. Тэгэхээр энэ бол хэмтж ойлгомжтой. За дараагийн нэг нь болохоор бас дийлэнх бүтээгдэхүүн дээр байгаа. Тэр нь болохоор зөвхөн нэг хугацаа байгаа. Энэ бол үйлдвэрлэсэн хугацаа. За тэгэнгүүтээ шашигны одоо аль нэг хэсэг дээр нь үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 1 сар 2 сар эсвэл 2 хоног юм уу 72 цаг ч юм уу хадгална гэж бичсэн байна. Тэгэхээр энийг сайтар харах нь зарим хүмүүс тэрийг дуусах хугацаа гэж харж байгаа, зарим нь үйлдвэрсэн гэж харж байдаг. Гэтэл энэ нэг хугацаа байх юм бол тэр бол одоо үйлдвэрсэн хугацаа байна. За одоо ялангуяа сүүлийн үед бол импортын одоо бүтээгдэхүүнүүд ялангуяа хүүхдүүд их хэрэглэдэг гэсэн тийм. Энэ дээр бол хоёр төрлийн бас шашиг байгаа англиар. Нэг нь бол use before гэдэг байгаа. Тэгээд нэг л хугацаа авчихсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хугацаанаас өмнө хэрэглэх юм бол энэ бол шимт хичээлийн хувьд бол асуудалгүй. Энэ хугацаанаас жоохон хоцрох одоо хойно хэрэглэлээ гэхэд энийг бол хэрэгжилж болно. Гэхдээ одоо аюулгүй байлаа ч гэсэн шимт хичээлийн хувьд бол ямар ч ач холбогдолгүй болсон байгаа шүү гэсэн санаа. Дараагийн нэг тэр нөгөө нэг best before гэсэн байгаа. Тэгээ энэ хугацаанаас өмнө гэснийг энэ бол андуураад хүн бас энэ үйлдвэрлэсэн хугацаагаа тавьчих гэж одоо алдаа гаргаж болох нь тийм. Тэр санийх чи best before шүү. Best before гэсэн. Use by date гэж бичсэн бас байгаа. Тэр нь болохоор бас л одоо тэр хугацаанаас өмнө хэрэглэх ёстой. Тэр хугацаанаас хойш хэрэглэх юм бол энэ нь одоо хоол хүнсээр дамжих өвчин үүсэх эрсдэлтэй байж болно гэсэн утгатай. Тийм утгатай байгаа юм тийм ээ. За тэгвэл одоо энэ хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аюулгүй 5 түлхүүрийн талаарх мэдээллийг манай хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Цалман та бүхэнд хүргэлээ. За ингээд Цалмандаа баярлалаа. За баярлалаа та. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв